Хэлэлцүүлгийг бүтнээр нь үзэхийг хүсвэл та бүхэн Зум бэлгийн тулаан нэвтрүүлгийн сошиал хаяг болон YouTube сувгаас хүлээн авч үзээрэй. Виллотон гүрсэн өдрүүдийн хүү төгсгөл байлаа. Манай 6 оролцогч өглөөний цайны ширээний ард нэгэн үеийн өрсөлдөгчд бус найз үчиг дотны ярилцсан. Өө бол тэгж надад хэлсэн байхгүй. Тэгэхээр одоо нөгөө нэг одоо энэ задраад байгаа энэ одоо янз бүрийн ингээ юм хийгээд байгаа одоо энэ хүмүүс биш үү? Энэ хүмүүс чинь ерөөсөө нэгдүгürt суур хүмүүжил маш муу байна. Суур хүмүүжил. Одоо ээж аавыг хайрлах, эцэг эхийг хайрлах, ах дүүсийг хайрлах, анд найз нөхдөд хайрлах. Энэ хүн хайрлахгүй хүн болвол хизээж улааж болж чадахгүй. Бүр хизээж. Хүнд сэтгэл гаргаж чадахгүй хүн болвол хизээж улааж болж чадахгүй. Би бол тэгж хардаг. Хүнд чин сэтгэлээсээ сэтгэл гаргаж, хүнд чин сэтгэлээсээ хайрлаж иж би одоо 5 жил болохдоо би онгодоос ийм л зүйл сурсан. Би тэгээд одоо хүнтэй юу гэдгийг ингээд одоо олуулаа ингээд бүгдээр ингээ подкаст хийгээд ингээ яриад сууж байгаа шүү дээ. Би тэг маш их боддог. Яагаад тэгэхээр би за бүх хүмүүс өөр талаас харж байгаа. Тэр бол ойлгомжтой. Бүх хүний дотор одоо омгшил, огшил одоо өөрийн гэсэн юм одоо хайрлах, өөрийн гэсэн юмдаа бат суур зогсох юм байгаа. Би энэ хүмүүсийн дунд би ямар нэгэн зүйл буруу ярьчих уу гэдэг юмнаас би айдаг. Манай орчхой бол бөө мөрөглөлийг ингээд маш их сэтгэлтэй байгаа байхгүй ингээд бүр ингээд ярахаар ингээд огшоод байгаа үстэй цаанаасаа. Бүр ингээд тэр хүмүүс ийм штэ гэд бүр ингээд цаанаасаа ингээд байгаад би маш энэ хүнээс маш их суралцдаг. За ингээд их чиг ярихад ингээд их чин ярианы баялаг тэр тархины тэр бодож арын үгээ сэтгэж бодож гаргаж ирж байгаа тэр баялаг бол үнэхээр мундаг. Үнэхээр ярьдаг юм үнэхээр сайтай. Ингээд хүн болгоноос би суралцаал энд ирсэндээ би амар их баяртай байгаа. Яагаад тэгэхээр би шилдэгт одоо шилдэг 6-ад үлдсэндээ би бол маш сэтгэл хангалуун байгаа. Ингээд бүгдээрээ хамт суугаад ширээ тойроод энэ өчөө би маш их хайрлаж байгаа. Хүн болгоноос би хамгийн гол нь юм сурж байгаа. Энэ л надад хангалттай. Тэгээд тэргүү нөгөө нэг сайн муугаар сав дүүрдэг хорвоо гэдэг шиг цаг хугацаа эний чинь ил тод гаргаад ирэх байх л гэж итгэж байна. Ер нь. Гэхдээ цаг хугацаа хүлээгээд суух биш. Энийний төлөө хийх ёстой юм байна гэж бодоод энэ нэвтрүүлэгт өнөөдөр би орж байгаа шүү. Бид хэд бүгдээрээ орж байгаа шүү. Ер нь бол. За Зум бэлгийн тулаан нэвтрүүлгийн уламжлуулсан даалгавар нүдний болттойгоор өмнөө байгаа үнийг тодорхойлох даалгавар. Энэ дундаас ер нь хамгийн тааруу өнрөөл юм те. Хамгийн одоо өнрөөх хасъя. Одоогийнх дээр өнрөөх хасъя. Нүд болсон. Нууц нэг юм байна. Нүд боол гоё шүү. Нүд боолгож юм таалах юм те. Ойлгомжгүй нэрч. Гэхдээ нүд бонго боодохгүй юу? Тэгээд нөгөө хөшгөний ард хүн суулгаж уулгаад за энэ хөшгөний ард юм байна вэ? Энэ тэр юм байдаг. Эхний оролцогч Баатар. Эмэгтэй юм байна. Найвуу тийм. Их одоо юу дээж хүн шиг тийм. Их үрийнтэй холбоотой байдаг л та. Одоо энэ яг бүний урд байгаа хүмүүс яг ингэж бүх юм алдсан, хоосорцсон. Одоо өөрт нь үнэхээр юу ч байхгүй, өөрийг нь гих ямар ч хүн байхгүй болцсон.
юу ч байхгүй чинь зөв шүү. Хоос урцсан гэдэг. Тийм ээ. Чи юм биш. Ой би хамгийн сүүлд гачаад ихэнд мэхэн дээрээс гарсан шүү дээ. Чи өчтөр хамгийн ихэнд гараа шүү дээ. Үгүй шүү дээ. Гүү шүү дээ. Үгүй би бүр Би бол одоо ингээ хоёр дахь дараагийн сорилт дээр ихнэр. Тэгэхээр би 10-аас 1 рүү юм. өнөөдөр чинь бие байсан юм шүү. Би оршихогийн гүү би нэг л гарсан. Чи их гарсан юм уу? Би ерөөсөө тойрж ирээл одоо би хамгийн ихэнд нэгт гарсан. Нүдэ баг. Нүдэ бого яам гэлээ. Юм эдэр нэгсэн шүү дээ. Юм гэсэн юм уу хүн гэсэн юм Хүн гэсэн. хүн гэдэг. Хүний тухай Тий хэлсэн. хүн гэсэн юм гэсэн. Сохор ванго шиг бол яах вэ гэж судлах хэрэгтэйсэн байна тий. Одоо ахаад буух гэж байгаа юм уу? Анаага гисны дараа буучихлаа. Харин одоо дараагийн сорилтонд оролцох хүн бол бүр заах. Эрэгтэй хүн байгаа юм шиг мэдрэмж бол төрж байна. За. Тэгсэн ирнэ нөгөө юмнууд нь юм тодорхойгүй. За энэ яг одоо ямар хүн бэ гэл ингээд барих гэхээр баригдахгүй. Гэл өөр юм нөгөө мэдээллүүд ингээд нөгөө тавцаж орж ирээд ингээд нөгөө энэ яг ийм шүү гэд би тодорхойлж хэлэх гэхээр юм нь юм тодорхойгүй болчиход байгаа байхгүй. Оо зөв. Өөр юм мэдээллүүд Йоо. орж ирээд Энэ сандал дээр өмнө нь хүн суусан уу? Суучлаа шүү дээ. Биш ээ. Одоо яг ингээд энэ сандал ингээд мэдээ тавьцныхын дараа одоо жишээ Дараагийн зөв бэлгээс заавалчаас өмнө тэ суугаад босцсон. Тэнгүүд энергийн сандал дээр үлдсэн энерги үлдсэн. Тэгж бас Тэнгүүд тодорхойгүй хичээд заяа. Эхтэн хүн байх шиг байна. Тэгсэн мөртөө барих ямар тодорхойгүй гэдэг байгаа. Тэр чинь сууч аваасаа явсан энерги үлдсэн баг. Тий. үзэж байгаагаар бол энэ хүн эсвэл одоо нөгөө сүнсгүй болцсон. Сүлд хиймэр гэж байхгүй. Нүүрэнд байх гал гэж байхгүй. Нүдэнд байх цог гэж байхгүй. Одоо ерөнхийдөө нэг тийм төлөг цайна гэж байдаг байхгүй. Төлөг цайна гэд одоо нэг ясандаа бол нөгөө юм ингээд баригдахгүй харагдахгүй яг энэ тийм хөнгө хэлж гэхээр мэддэхгүй. Ямар сүлдэг болцсон юм уу? Хиймэр сүлд гэхээс илүү сүнсгүй хүн гэж хэлэх юм уу? Хиймэр сүлд гэдэг бол хүний цог жахлан. Тэгээ сүнсгүй хүнд бол нөгөө хиймэр цог нүүрэнд байх гал нүдэнд байх нүдэнд байх цог гэж юм ерөөс байхгүй болчдөг байхгүй. Тэгээд 3 хүүхэдтэй эрэгтэй хүн харагдчихъя. За орчин нэг шатаа бол. Дараагийн сорилтыг өсөх бол гүйцэтгэнэ. Надад энэ давхраатай нүд их тод харагдаж байна. Энэ хүний амьдрал болов хоёрын энийг нэлээд өнө. хаглахыг юм болоо, намайг юм болоо. Хоёулаа давхраатай. Энэ хүний амьдрал болол уналтаас эхэлсэн. Нас бий түрээд нас залуу байхдаа хагцал бас үдсэн. Энэ бол бидэнтэй ойрхон. Би бол энэ хүнийг Монгол хүн л гэж хэлнэ. 2 3 болсон. За одоо доош өсрөн шүү. Өсрөнэ. За. За. Бас л 3 хүүхдээ ихтэй гэж мэдэрлээ. Талбайд байгаа хөтлөгчийн энергийг мэдчихв. Эсвэл өөрөөр таамаг дэвшүүлж байна уу гэдгийг бид хэлэх боломжгүй. Дараа нь ингээ болтын аваа хардаг тий. Тэгэхэд яа. Амжилттай. За, болсон. За, чигээр яваад байна. Харин дараагийн оролцогч мөнгөн сүх зураг авалтын талбай руу орж ирлээ. За хүн энэ хүнийг ингээд хүн ингээд хүрээлцэн ерөөдөө ингээд яг нь олон хүний дунд байгаад байгаа ч юм шиг ийм зүйл мэдэрч байна гэж. Давхар дээрээс нь би 2 хүүхэд хараад байна л да. За, болсон. Баярлалаа. Таны мэдээлэл хүлээж авлаа. Тэрээр хоос орон зайг мэдэрч чадсангүй. Өөрийн тамгаа хэлж даалгавраа дуусгалаа. Бат орших төвлөрч хэсэг суулаа. Гэнэ дуайлж эхэллээ. Алаг
хорвоо. Халуу юм мэдэх гэдэг. Тийм байна. Энерги ингэ байна. Бичнэ шаардаа. Ингээд байх хэрэгтэй. Тэн зорилыг өгч чадахгүй байна. За л. За дуусах. Хаалт орж ирж байна гэж дүгнж байна. Сүүлийн оролцогч Буман Заяа сорилог үүсгэн Би сая хуур татахтаа маш их өөртөө ихтэй болсон. Энэ төрүүн бас солигдоод байна гэдэгтээ холбогдох гээд байна. Маш их харанхуу хар. Ийхүү оролцогчид тус бүр өөрийн мэдэрсэн зүйлээ бидэнтэй хуваалцлаа. Харин хэн жинхэнэ мэдрэмжээр хоосон орон зайг мэдэрч хэн зүгээр л төсөөлөн ярьж байсныг үзэгч та бүхэн дараа шүн тунгааж байгаа хаа. Зүүн бүлгийн тулаан энтэг нэвтрүүлгийн хасалтын сүүлийн шат. Итгэлтэй. Хэлэлцүүлгийг бүтнээр нь үзэхийг хүсвэл та бүхэн Зүүн бэлгийн тулаан нэвтрүүлгийн сошиал хаяг болон YouTube сувгаас хүлээн авч үзээрэй.